Сайн байцгаана үзэгчдээ, бид та бүхэндээ энэ өдрийн цаг агаарын мэдээ хүрэхэд бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн дэлгэцэндээ анхаарлаа хандуулна уу. Баруун умсын цаг агаарын мэдээллийг төрүүлээд харцгаая. Баянгүйлгийн аймагт өдөртөө 2 градус хүйтэн, Хувс аймагт өдөртөө 11 градус хүйтэн байна. Завхан аймагт 7 градус хүйтэн, Говьолтой аймагт 3 градус хүйтэн байна. Харин Ховд аймагт өдөртөө 2 градус дулаан байна. Төвийн бүсийн цаг агаарын мэдээлэл. Хөвсгөл аймагт өдөртөө 4 градус хүйтэн, Булган аймагт мөн адил 4 градус хүйтэн байна. Сэлэнг аймагт 2 градус хүйтэн, Тархуул аймагт 3 градус хүйтэн. Орхон болоод Аранга аймагуудад 4 градус хүйтэн, Баянгар аймаг, Өвөр анга аймагуудад 2 градус хүйтэн, Төв аймагт өдөртөө 8 градус хүйтэн байна. Зүүн бүсийн цаг агаарын мэдээлэл. Дорнод аймагт өдөртөө 4 градус хүйтэн, Хинтээ аймагт өдөртөө 5 градус хүйтэн, Сүхбаатар аймагт 4 градусын хүйтэн байна. За урагшлаад Говьсөнбөр аймагт 5 градус хүйтэн, Дундгой аймагт 1 градус хүйтэн, Дорногов аймагт 1 градус дулаан байна. Өмнөгов аймагт мөн адил 1 градус дулаан байна. Одоо ингээд та бүхэн нийт нутгаар цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Үзэгчдээ бид та бүхэндээ өнөөдрийн цаг агаарын мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.